чуулганаар Монгол Улсын их хурлын сонгуулийн тухай хууль нэмэлт өөрчлөлтөд оруулах хуулийн төслийг хэлэлцчихэд цэцгийн дүгнэлттэй холбоотой. Тэгэхээр таны хувьд бас чуулганаар байр суурь илэрхийлээ. Яг ямар асуудал байгаа вэ? Дээрээс нь нэг сонгуулийн сурталчилгаа. За дээрээс нь тайлан тавих асуудалтай холбоотой гол залтууд байх асуудал яригдаад байна л да. Үндсэн хуулийн төсөл маргаан гаргасан юм байна лээ. Хэсэг иргэдээс их хурлын гишүүд сонгуулийн жилийн 1 сарын 1-ээс ингээд бүх юм хориглогддог штеп. Тэр үед их хурлын гишүүд давуу эрхтэйгээр тайлангаа тавиад байна. Сэтгүүл тараагаад байна. Энийг болиулж өгөөч гэсэн асуулт тавьсан байна. За бид тэрийг бол дэмжиж байгаа. Ер нь одоо тэр үнэтэй сэтгүүлийн дараалах шаардлагагүй шүү дээ. Иргэд өөрсдөө сонголт байна. Би бол тэрийг дэмжиж байгаа. Ер нь бол тэгш хэрэгтэй оролцох ёстой. Тэрийг бол маш сайн дэмжиж байгаа. За тэгэд энийг хүлээж авангууд зэрэгчүүдэд манай хууль зүйн байгууллагын ажлын хэсэг, төрийн байгууллагын байгууллагын ажлын хэсэг ямар асуудал тавьж байгаа нэхлээр ерөөсөө альваа итгэхэд 1 сарын 1-ээс эрэгчтэй хийсэн ажлынхаа тайланг тавьж болно гэд бүхэлд нэгэд хүчиж байгаа. Бүх хүмүүсийг. Тэгэхээр нэг сонгуулийн сурталчилгааны 18 хоног гэдэг маань ерөөсөө тийм утгагүй болчихж байгаа байхгүй. 1 сарын 1-ээс ямар ч хүн сонгуулийн даалт хэлбэрээр сонгуул хийж болох юм байна гэж болчихж байгаа. Тэгээ сонгуулийн хуулийн дээр байдаг тийм ээ. Сонгуулийн зорилгоор сонгуулийн одоо санал авах зорилгоор эрэгтэй уулзаж болохгүй гэж байгаа шүү дээ. Даалт хэлбэрээр бүх уулзалтыг бол зөвшөөрсөж байгаа. Тэгээ би ямар санал ярьж үгүй хэдүүлээ ерөөсөө ингэж ягаар тэр 18 хоног бүр байх болгоч. 1 сарын 1-ээс бүгдээрээ ижил тэгш тэр сурталчилгаагаа хийн үү яана бүгдээрээ яв гээл гэж. Тэр дүр эсгсэн 18 хоногт бүгдээр сурталчилгаа хийж яснаас 1 сарын 1-ээс бүхэлд нь нээж өгч юм бол тийм ээ асуудал нэг бүр шийдъя л гэсэн. Ер нь бол сонгуулийн хуулиар бол хуучин 18 хоногийн хугацаанд хүн сурталчилгаа хийдэг байсан. За яг их хурлын гишүүдийг тайлангаа тавьж явдаг гэсэн тэрийг нь бол өгүүлж байгаа. Тэрийг бол би дэмжиж байгаа. Дээр нь их хурлын нэр дэвшихийн тулд 800 хүний санал авдаг асуудал яригддаг. Би тэрийг бол бүр байх болох ёстой гэж үзэж байгаа. Монгол улс өрийг хэн бугаач байсан улсынхаа сонгуульд нэр дэвших юм бол ямар нэгэн тэр хүнээс тэм даваагүй шаардлагагүй. Тэр хүн өөрийгөө би их хурлд нэр дэвшнэ гэж итгэж үзэж байгаа бол тэр хүнд 800 хүний гарыг суулгах гал тийм янз бүрийн шаардлагагүй үзэж байгаа. Ерөөсөө тэгээд өөрөө л нэр дэвших бол чөлөөтэй байх хэрэгтэй. Энэ бол цэвэр арчилсан зарчим гэж үзэж байгаа. Эндээс ингээ харахаар нөгөө нэг шатны одоо иргэд нийслэлийн сумын дүүргийн за тэгээд улсын хурлын шатны одоо энэ төлөөлөлт сонгогдож байгаа хүмүүс давуу эрэхтэй болох гэдэг юм л да. 1 сарын 1-ээс л тайлангаа тавьж ийнгээд сонгуул хүртэлх юм хийх боломжтой болчихсон. Орон нутгийн сонгуул хэвээр байгаа. Тэрэнд яванд эний дагаад гар хүрэх байх. Их хурлын сонгуулийн хуулиар бол 1 сарын 1-ээс ер нь тэгээд өссөн болгон уулзалт хийж ямар нэгэн даалт хэлбэрээр уулзалт хийж болно гэж байна. Тэгээд уулзалт ямар шилбэр хийж болно, кино үзүүлсэн ч болно. Одоо яадаг юм. Тийм ямар нэгэн хэлбэрээр тийм одоо хүн хийсэн ажлынхаа тайлыг тавьж болно гэдэг нээж өгөх заалтыг оруулж ирж байгаа. Би бол одоо энэний оронд энэ бол одоо бас тийм зөв залт биш байна. Тэрний оронд тэр сонгуулийн хуулиа нэг бүрсэн өөрчлөөд тэр 1 сарын 1-ээс бүх хүмүүст нь сонгуулийнхаа сурталчилгаа хийдэг эрх нь өгч хэрэгтэй. Одоо та бол эсрэг байр суурьтай байх шиг байна. Өөрсдөө нь одоо хамааттай асуудлаар улсын хурлын гишүүд одоо энэ дэмжих үгүйгээ ярина штэ. Тэгэхээр ер нь гишүүд ер нь ямар гоо байр суурьтай байх шиг байна. Дэмжигдэх болов. Ер нь яг энэ нөгөө тэр сэтгүүл энэ дээр тараадгийг эсэргүүц болиё гэдэг чинь бүгд дэмжиж байгаа штэ. Надад ч тийм үндэ тийм сэтгүүлээр сонирхолж алга тэр чинь бөөн хөрөнгө мөнгөний зардлын асуудаг сэтгүүл үздэг хүн ч одоо байхгүй болсон. Яг орон нутгт тэр юм хэрэгтэй л байдаг. Ер нь сэтгүүл энэ дээр тарааж давуу байдал эрхлэх нь буруу гэж би тэр нь санал нэг байгаа. Зүгээр л 1 сарын 1-ээс одоо бүх уулзалтыг нээн гэдэг нь өөрөө Монгол улс бүтэн хагас жилийн сонгуулийн сурталчилгаар амьсгалах юм байна. Бүтэн хагас жил одоо сонгуулийн уулзалтууд энэ тэнд болох юм байна. Янз бүрийн одоо үзүр үйлчлэгээнүүд энэ тэнд үзүүлэх юм байна. Тэгш хараа алга болох уу? Ер нь тийм нэлээд тийм задахад бол болох юм байна гэж би харж байна. Тэгш хараа алга болох. Яг тэгш байх хэрэгтэй гэж хүмүүс асуулт тавьж байгаа учраас энэ бол яг бүгдээрээ 1 сарын 1-ээс нэг ямар нэг хэлбэрээр уулзалт зохион байгуулж болно гэж хэлчихэж байгаа байхгүй. Тэгэхээр бүтэн 6 сарын хугацаанд одоо ган дэлгэр гэдэг сэтгүүл нэр дэвшгэр бол одоо би ийм ажил хийсэн юм а гэдэг бүх хүнтэй уулзаад явах эрх нь нэгтгэж байгаа. Гэтэл нөгөө яг 6 сарын 1-ээс нөгөө 18 хоног эхлэхээр нэгэн хүн танигдсан уулзалт хийж байгаа хүн чинь дахиад нөгөөдгөө өргөжлөл явж байгаа. Тэгэхээр энэ сонгуул маань үндсэндээ бүтэн 6 хагас жилийн тийм том цикл болоод асар их хөрөнгө мөнгөний асуудал яригдана энд чинь.
тэнд нэг хүн ажиллах гэсэн энд байгаа хүн ингээд 50 байж чадахгүй шүү дээ. Тэ? Тэгэл одоо бас давхар уулзалт хийх л байх л да. Тэгээ энэ сонин зүйлрэл явчлаа гэж би харж